Сайн байцгаана уу? Чикаготой монголчууд та бүхэндээ MIM тимийн зүгээс энэ өдрийн мэндийг хүргье. Сайн байцгаана уу? За хэдхэн хоногийн өмнө бид нэр үнгүй эмнэлгийн талаарх мэдээлэл хүргэнэ гэсэн постэр мэдээлэл гаргасан байгаа. Тэгээд тэрнийхээ дагуугаар гэрлээ бид хоёр маань өнөөдөр нэгэн бичлэгийг хийхээр шийдээд тэр эмнэлгээ танилцуулахаар ингээд сууж байгаа байлээ. Тэгээд бичлэг энэгүй эмнэлэг маань хаанаас яаж олсон бэ гэвэл гэрлээгийн ажлын нэгэн таньдаг монгол охин тэр эмнэлэг байдаг. Миний шүд жоохон асуудалтай болоод шүдээ үзүүлэх, үнгүй үзүүлэх шаардлагатай байдаг тий. Айгу энэч иншүрэнс болохоор одоо жишээ нь хэд миний ингээд шүдээ янзлуулах нэг $12,000 өртөгтэй болохоор байсан бол энэхүү эмнэлгийг олоод би баг үнгүй шахах, баг л үнгүй гэж хэлж болно доо. Ихийг хэмжлэгийг ингээд авчиж байгаа. Яг тэгэл энэхүү эмнэлгийн талаар та бүхэндээ хүргэж байгаамаа. Тэгээд гэрлээ маань ерөнхийдөө энэхүү эмнэлгийн талаар тодорхой танилцуулж өгөх бах. Ингээд эмнэлгээс авсан ингээд миний бүрдүүлэх гэж байгаа аппликейшнийг би одоо энд авсан байна. Тэгээд ерөнхийдөө эхлээд аппликейшнээ бүрдүүлчихэд бүглэхдээ та юу ааж вэ гэхээр patient plan тул юу ааж вэ гэхээр орлогын баталгаа, тэгээд та 7 хэдэн төгрөгийн цалин авдаг чек, эсвэл кэшээр авдаг бол бизнесээ авдаг мөнгөнийхөө хэмжээний цалингийн тодорхойлолтоо аваад хэрвээ ямар нэгэн орлого байхгүй ажил хийдгүү бол энд бас patient support family friend statement гэдэг хуудас байгаа. Тэгээд энэ дээр болохоор таныг support хийдэг, таныг хоолж эсвэл байх газрын мөнгийг төлдөг хүмүүс байх юм бол тэр хүнтэйгээ цуг ингээд та currency exchange дээр очиод нотариатаар энийг батлуулах юм аа. Тэгээд яг энэ маань юу вэ гэхээр юу гэдэг зарим хүмүүс маань өөрсдийнхөө нөгөө баг орлогыг баталгаажуулж өгөх хэрэгтэй байгаа. Би баг орлоготой гэх юм бол юу гэдэг хамт амьдардаг roommate-ээс ч юм уу те эсвэл ах их чинч байдгийн найз нөхдөсөө би энэ хүнийг ингээд юу гэдэг наад хүн чи ажиллаа алдсан ажилгүй байгаа баг орлоготой байгаамаа би энийг хариуцж байгаамаа сүүлийн хугацаанд тэгээд би муу байна би юу гэдэг medical юу гэдэг нэг эмнэлгийнхэн зардлыг төлөх чадваргүй гэсэн тодорхойлт бичиж өгөөд тэнийг нотариатаар баталгаажуулах хэрэгтэй байгаа. Тэгээд орлогын баталгаанаас гадна дахиад гэрийн хаягийн баталгаа хэрэгтэй байгаа. Өмнө та өөрийнхөө нэр дээр гэрт чинь гэрийн өөрийнхөө хаяг дээр ирсэн ямар нэг мэйл, банкны мэйл ч юм уу ямар нэгэн таны нэр дээр ирсэн мэйлээ авч ирж байна. Гуравтаа нь таны өөрийн picture ID буюу ямар нэгэн driver license, state ID, эсвэл passport таны зурагтай, таны ансаар төрсөн ансаар өдөртэй бичиг барина. Тэгээд хэрвээ та ямар нэгэн medication нэм хэрэгэлдэг бол эмнийхээ листийг ингээд ерөнхийдөө энэ дөрвөн зүйлийг авчаад тэгээд энэ 9 хуудас application байгаа. Үүнийг хөтлөөд тэгээд үүнийг бүх хэрхэн бүглэхийг бол бид нэр илүү дэлгэрэнгүй илүү оруулж өгөх болно. Тэгээд тэгнээр хамруулаад оруулах болно. Тэгээд ерөнхийдөө бол ингэж авч очоод эхний чинь patient болон эмнэлэг дээрээ тэгээд appointment аваад тэгээд үзлэгээ эхлэх юм шинээр. Тэгэхээр яг миний хувьд яг нэмэлтээр нэг юм хэлэхэд болохоор би өөрөө бас энэ ч өвчтөн болоод бүртгүүлээд явж байгаа. Гэрлээ маань бас өвчтөн болоод бүртгүүлээд үзсэн. Энэхүү эмнэлэг маань ерөнхийдөө анх 1993 оноос хойш анхны үйл ажиллагаагаа эхэлснээс хойш одоогийн байдлаар Америкийн хамгийн том үнгүй буюу хандивын тусламжийн тэм эмнэлэг болсон байгаа, болж чадсан байгаа. Шашин сүтлэг аль улсаас ирсэн үл хамаарагдан 18-аас дээш насны насан турш хүмүүс маань хамрагдах боломжтой байгаамаа. Өрхийн болон хувийн орлогууд багаар баг байдаг хүмүүст зориулагдсан шүү. Тэгээд юунд аппликейшнийг энэхүү эмнэлэгт маань та яаж үйлчилгээ авах вэ гэдэг ямар үйлчилгээ авах чагаас шалтгаалж бас хүмүүсийн хүлээх цаг болон appointment өгөх хугацаа маань өөр байгаа. Тэгээд энэхүү аппликейшнийг яаж авах вэ? Хаанаас орж авах вэ гэдэг асуултууд байгаа. Энэхүү аппликейшнийг бол та энэ эмнэлэг дээр очиж авах боломжтой. Яг нэг хүн нэгийг өгдөг юм шиг байлаа. Эсвэл юу гэдэг нэг хүнд нэг олныг бол өгөөд байдгүй юм байлаа. Тэгсэдэж бид нар MIM team гэрлээ дээр бэлтэж байгаа. Энэ аппликейшнуудыг бүгдийг сканертэж оруулаад та бүхэн принтлээд шууд гаргахаар бэлдсэн байгаа. Тэгээд та энэхүү аппликейшнийг хэрвээ авахыг хүсэх юм бол бидний имэйл хаяглуу имэйл бичээд бид нар тань руу буцаагаад энэ аппликейшнийг
бүгж болохоор хэлбэрээр явуулаад та түүнийг гэрэлж хаана чамаг гэртээ FedEx гэрэлж гаргаад яваад очиход бол үнээр найрсаг хамт олон бас ажлаа мэддэг найрсаг хамт олон үнгүй хамгийн гол нь үнгүй хамт олон таныг хүлээж байна. Та эрүүл мэндэ маш сайн бодох хэрэгтэй. Хүний газар байгаа монгол хүмүүс ч бид нэр бие биендээ мэдж байгаа, чадж байгаа бүх юмаа хүрэх ёстой. Ингээ эмнэлэг маань Чикаго хотод 2 салбартай байгаа. Тэгээд эхнийх нь болохоор 2611 West Chicago Avenue, Chicago, Illinois 6622 гэдэг зэв хэлтэй. Энэ газар маань болохоор очоод та patient болоод бүтгүүлээ гэх юм бол өглөө 9-өөс өдөр 5 хүртэл бүтэгд юм байна. Хоёр дахь салбар нь Англи бүүдэд байд юм байна. Тэгээд 641 West 63 дугаар Street, Chicago, Illinois. Энд болохоор хэрвээ та бүтүүлж байгаа бол өглөө 9-өөс 1 цагийн хооронд очих хэрэгтэй байна. Тэгэхээр амлсан ясаараа би та бүхэндээ өнгөө эмнэлгийн талаарх мэдээллийг товч бөгөөд тодорхой өргөхийг хичээлээ. Анхаарал тавьсан маш их баярлалаа. За гэрлээд маш их баярлалаа. Тэгээд MIM team-ээс маш олон үйл ажиллагаануудыг хийхээр төлөвлөсөн байгаа. Та бүхэн бас бидний өмнө хийжсэн үйл ажиллагаануудад хамрагдчихсан байгаа. Биднийг дэмжиж байгаад маш их баярлалаа. Тэгээд цаашдаа бид маш их хийхийг хичээх болно. Өдрийг сайхан өнгөрүүлээрэ баярлалаа. Эрүүл бий, саруу тухайн оршин. Ингээд та бүхэндээ Community Health Center patient болох аппликейшнийг хэрхэн бүглэх талаар мэдээллийг дэлгэрэнгүй хүргэе. Энд би ингээд маусаа хөдөлгөөд байх учраас бүглэх талаар байх хаа. Ингээд эхний хуудас дээр таны ерөнхий мэдээллийг асууж байна. Тэгээд овгоос эхэлж байна. Овог. Тэгээд таны нэр, хүйс, эрэгтэй, эмэгтэй, transgender, таны төрсөн он сар өдөр, social security number болон ID, tax ID дугаар гэж байна. Энэ дээр заавал хариулах албагүй. I don't have one гэдгийг чек хийж болно. Таны хаяг, та мэйлээ цагаагаа авдаг хаяг гэсэн үг. Тэгээд таны гэрийн дугаар, гар утасны дугаар, хэрвээ та эмнэлгээс дуудлага хүлээж авахыг хүсэж байгаа бол preferred, хэрвээ дуудлага хүлээж авмааргүй байвал please do not call гэдгийг чек хийж болно. Email хаяг, ямар улсад төрсөн, таны ямар хэл төрлөх хэлээр ярьдаг. Тэгээд танд орчуулагч хэрэгтэй юу гэж хэрвээ хэрэгтэй бол yes, хэрэггүй бол no. Энэ дээр болохоор та өөрийнхөө орчуулагчтайгаа ирнэ гэсэн сонголт байна. Race гэж байна. Дээр Asian. Marital status дээр та single бол single, гэрэлсэн married бол married гэж чек хийгнэ. Хоёрдугаар хуудсан дээр таны emergency contact буюу яралтай үед холбоо барих хүмүүсийн дугаарыг бичгэн. Дээр хүнийхээ нэрийг, relationship, friends, family гэдгийг бичгэн. Тэгээд утасны дугаарыг, хоёр хүний нэр утасны дугаар бичгэнэ. Дараа нь таны орлогын асууж байна. Тэгэхээр одоогоор та ажил хийж байгаа юу, ажилдаа байгаа юу гэж байна. Тэгэхээр хэрвээ yes бол yes-ийн дараа хэрвээ ажил хийхгүй бол no гэдгийг чек хийгнэ. Хэрвээ та yes гэсэн бол энэ дахиад full time буюу 7:35-аас дээш цаг ажиллаж байгаа. Эсвэл 35-аас бага цаг буюу part timer ажиллаж байгаа. Эсвэл төр зуур ажиллаж байгаа. Үйлдвэрлэлийн чанартай ажил хийж байгаа гэсэн сонголтууд байна. Дараагийнх нь болохоор хэрвээ та ажил хийхгүй байгаа гэж бол таныг ямар хэн support хийдэг вэ? Хэн итгэж байгаа вэ гэсэн асуултанд хань ижил, найз нөхөд, гэр бүл, дараагийнх нь та ажил хөдлийн даатгал, social security insurance, хадгаламж болон credit card, retirement буюу тэтгэврийн мөнгөөрөө болгож байгаа гэдэг юм бол аль нэг чек хийгнэ. Би та ямар нэгэн income орлоготой бол энэ дээр та 7 хоногт хэдэн дөрвний цалин авдгаа бичээд week гэдгийг чек хийн. Энэ мөнгөөр хэдэн хүнийг support хийдэг вэ, тийжээдэг вэ? Хэрвээ та өөрийгөө л тийжээдэг бол зөвхөн just me. Өөрөөсөө гадна дахиад нэг хүн тийжээдэг бол 2 хүн гэх мэт гээд бүгэлж болно. Дараагийн бокс нь байгаа асуулт нь insurance, ямар нэг insurance байгаа юу гэж байгаа бол yes, байхгүй бол no. Америкийн иргэн нүү, ямар нэгэн citizen эсвэл аль биесны байх хэрэгтэй юу гэж байна. Тэгэхээр энэ дээр yes or no эсвэл хүлээгдэж байгаа гэсэн хариулт байна.
Military serve хийсэн үү гэж байна уу? Тэгээ студент бол yes үгүй бол no гэдгийг хариулах нэ. Нэмэлт асуултууд орж ирж байна. Тэгээд ихний асуулт нь таны сүүлийн 12 сард emergency room хэд удаа очсон бэ гэж байна. Тэгээд ямар нэгэн яаралтай тусламж үзүүлэх хэрэг, тусламж авах хэрэг гараад очсон бол хэд удаа сүүлийн 1 жилд хэд удаа очсон бичгэн. Ямар шалтгаанаар ихний цагаа appointment авах вэ гэж байна. Тэгэхээр энэ дээр бас хариултуудыг би бас хэлээд өгье. Эхнийх нь би эрүүл гэхдээ би зүгээр check up хийлэмээр байна гэж байна. Хоёрт нь өмнө нь болон одоо байгаа ямар нэгэн эрүүл мэндийн асуудалтай би эмчилгээ өгсөж байна гэж байна. Гуравт нь emergency room яаралтай тусламж авсны дараах би follow up үзүүлэх хэрэгтэй байна гэж байна. Дөрөвт нь би өвчтэй, өвдөөд байна. Тэгээд надад ямар нэг эмчилгээ хэрэгтэй байна гэж байна. Тавт нь надад эмч бол байгаа. Гэхдээ би эмнийхээ мөнгийг түүжлэхгүй байна. Дараагийнх нь манай эмч намайг энд хурж ирээд эмчилгээ аваарай гэж хэлсэн юм аа гэж байна. Дараагийнх нь надад зөвхөн шүдний эмчилгээ арчилгаа хэрэгтэй байна гэвэл энэ дээр чек хийх нь. Хамгийн сүүлийнх нь би эмчтэй, надад эмч байгаа. Гэхдээ би эмчтэй төлөх чадваргүй байна гэж энэ хэдийн аль нэгийг бүглэнэ. Тэгээд дараагийн асуулт нь community health center үнэгүй эмчилгээ сувилгаа яг ямар шугамар яагаад ямар шалтгаанаар хүсч байгаа вэ гэсэн маань. Тэгэхээр энэ дээр ихнийх дээр нь би эрүүл мэндийн даатгалаа алдсан. Хоёрт нь би эрүүл мэндийн даатгал байхгүй. Гуравт нь би ажлаа алдсан. Дөрөвт нь би дөнгөж саяхан энэ хавцаа ирж амьдарч байна. Ирсэн. Тавт нь бусад буюу өөр ямар нэгэн шалтгаанаа бичиж болно. Дараагийн дөрөвт асуултын нэр нь community health center-ийн хаанаас яаж сонсон бэ гэж байна. Энэ дээр friends, word of mouth, хүмүүсээс дамжиж сонссон, эсвэл TV, радио гэж сонголтууд байна. Энэ дээр нь та өөрийнхөө гарын үсэг өдөр сараа бичнэ. Дараагийн хуудсан дээр таны эрүүл мэндийн мэдээллийг цаашин түгээх гэдэг нь бусад хамтрагч ажилтдаг эмнэлгүүдэд дамжуулах зөвшөөрлийг авах хуудас байна. Тэгэхээр энэ дээр таны овог, таны нэр, таны төрсөн сар өдөр, энэ дээр болохоор аль энэ хоёр эмнэлгийнхаа аль нэг хаягийг бичгэнэ. Тэгээд энэ хоёрын аль нэг чек бас хийнэ. Тэгээд энэ дээр нь yes гэж хариулчих зүгээр. Тэгээд гарын үсгээ сар өдөр төгөө бичнэ. Дараагийн хуудсан дээр нь таны шаардлагатай бүтүүлэх бичиг баримтуудыг бүтүүлсэн гэсэн мэдээлэл байгаа. Тэгэхээр энэ дээр таны нэр байна. Хамгийн сүүлд нь гарын үсэг, сар өдөр. 6-р хуудсан дээр таны эрүүл мэндийн түүхийн талаар илүү дэлгэрэнгүй асуултууд байгаа. Тэгэхээр эхний хэсэгт бол та энэ дээр үнэн зөв бүх хариултаа хариулж болно. Тэгээд хэрвээ та мэдэхгүй сайн он сар өдрөө ч юм уу сайн санахгүй байгаа бол хариулахгүй байж болно гэсэн байгаа. Тэгээд хэрвээ яг хаалхаанд орсон ч юм уу он сар өдрөө сайн санахгүй байгаа бол ойролцоогоор нь бичиж болно гэсэн байгаа. Тэгээд энэ бүх мэдээлэл бол нууцлалтай. Тэгээд зөвхөн эмч болон сувилагч нар харах хэрэгтэй гэсэн байгаа. Тэгээд эхнийхт нь болохоор таны гол зорилго энэ эмчилгээ өгч байгаа гол зорилгоо нэр бичгэнэ. Дараагийнх дээр нь гол зорилгоо дахиад таны санаа зовоож байгаа эрүүл мэндийн асуудал энэ дээрээ бичнэ. Дараагийн үгснүүд нь та одоогоор авч байгаа ийм инклюд дэлгүүрээс, drugstores, эмчийн заавраар авч байгаа болон ямар нэг natural organic бүхэл та өдөр тутам авдаг ууж байгаа юмнуудыг бичгэнэ. Дараагийнх дээр нь таны харшилтай эм болон эмчилгээг бичгэнэ. Дараагийнх дээр нь таны өмнөх history буюу өмнө нь ямар нэгэн энд байгаа бүхэл
эрүүл мэндийн асуудлуудаас аль нь байсан бэ? Байсан бол байсангуудаа чек хийх нэ. Энэ дээр жишээ нь чих болон сонсголын асуудалтай байсан, харшил байсан, диабетик байсан гэж үнэхээр хэрвээ та энэ дээрээс аль нэгийг чек хийсэн бол доотлын хуудсан, доотлын хүснэгтэнд илүү дэлгэрэнгүйгээр дүүн батагаад илүү дэлгэрэнгүй тайлбарлаж бичих юм байна. Дараагийн хуудсан дээр хэрвээ та ямар нэгэн хагалгаа мессежлбарт орж исэн бол сар он тэгээд ямар төрлийн хаалганд орж ирсэнийг бичих нь. Энэ дээр болохоор эмнэлэг төвтөжсэн ямар нэг эмчилгээ авч ирсэн бол тэрийнхээ мөн хугацаа болон ямар шалтгаанаар эмнэлэг төвтөж байсан бэ гэдгийг бичих нь. Дараагийн үсгэн таны хувийн амьдралын хэв маягийн талаар илүү асуусан байна. Тэгэхээр эхнийх дээр нь ямар ажил эрхэлдэг, хоёрт нь ямар боловсролын дээрээ, гуравт нь single эсвэл гэрээсэн салсан эсхийг асууж байна. Дөрөвт нь таны sexual orientation буюу таны homosexual or bisexual эсвэл heterosexual гэдэг асууж байна. Тэгэхээр эсрэг хүснээ сонирхдаг бол heterosexual гэдгийг чек хийнэ. Exercise level тасгал сургуульд хэрэг хийдэг вэ гэж хэрвээ огт хийдэг бол non, хаяа хийдэг бол occasional, ерөнхийдөө боломжтой хийдэг бол moderate гэдгийг нэхнэ. Smoking status буюу хэрвээ та тамиг татдаг бол current, өмнө татдаг гэсэн бол former, дэш татдаггүй байсан бол never гэдгийг чек хийнэ. Өдөрт хичнээн тамиг татдаг вэ гэдгийг асууж байна. Хичнээн жил татж байгаа вэ асууж байна. 7 хоногт хэр их алкоголын төрлийн зүйл хэрэглэдэг вэ гэдэг бичгэн. Chewing tobacco буюу дэжлдэг тамиг хэрэглэдэг бол yes, хэрэглэхгүй бол no. Drug хэрэглэдэг бол no, үгүй асууж надад no. Таны биелгийн амьдралын хамтрагч чин тоо хэд байгаа вэ гэсэн байна. Тэгээд өмнөх жилд хэд байсан бэ? Гэртээ буу байгаа юу гэж байна. Баггүй бол no. Судлын бүсээ зүгдэг үү гэж байна. Yes. Нарны самгаалт тус хүрдэг үү? No. Гэртээ утааны аларм байгаа юу гэж байна. Yes. Religious preference буюу таны шашин шүтлэг асууж байна. Тэгэхээр хариулахгүй байсан ч болно. Дараагийн үсэгт нь болохоор гэр бүлийн төв буюу таны ээж, аав, ах, дүү, эгч, мөн эмээ өвөө нарт талаар асууж байна. Тэгэхээр хэрвээ тэднэрт ямар нэгэн эрүүл мэндийн асуудал энэ дээр байгаа, ямар нэгэн дисэсүүдээс байгаа бол чек хийхнэ. Байхгүй бол non гэдгийг чек хийнэ. Ингээд дараагийн хуудас бол ер нь эмэгтэй хүмүүст хүн зориулагдсан юм байна. Тэгэхээр энд одоогоор жирэмсэн үгүй юу асуусан байна. Yes or no. Хамгийн сүүлийн сарын тэндээ хизээ ирсэн бэ? Хэр удаан ирсэн бэ? Menses monthly гэдэг энэ дээр гуглдэж үзсэн. Тэгэхээр no гэж бичгээд зүгээр баг. Эхний хүүхдээ эдэн настай гаргасан бэ? Хамгийн анх сарын тэндээ ирэхэд эдэн настай байсан бэ? Ямар жирэмснээс хамгаалах ямар төрлийн арга хэрэгжилж байгаа вэ гэдгийг бичгэн. Хамгийн сүүлийн энэ бол сайн мэдэхгүй байна. Гэхдээ ямар нэгэн эмэгтэйчүүдийн төлөв асуудал болов уу гэж бодож байна. Дараагийн үснэгт нь та ямар нэгэн эмч, клиник, эмнэлэгт сүүлийн 3 жилийн дотор очисон, үзүүлсэн бол тэр 3 эмнэлгийнхаа хаяг болон утас, факсыг бичгэнэ. Дараагийн утсан дээр хэрвээ та ямар нэгэн шинжилгээ өгч зураг авахулсан бол тэр шинжилгээнийхээ авахулсан өдөр болон хариутаагаа бичгэнэ. Энэ дээр гарын үсгээ зураад өдөр сараа бичнэ. Дараагийн утсан дээр нь бол tax return paper байгаа. Тэгэхээр энэ дээр нэг бүглүүд байхгүй. Таны бүтээл нэр байна. Энэ дээр таны гар үсэг байгаа. Тэгээ болоо.
сүүлийн хуудас нь бол ажил эрхэлдэггүй ямар нэг хүн хэн нэгнээр тэтгүүлдэг бол энэ дээр энэ хуудсыг бүглэнэ. Энэ болохоор таны өөрийн нэр бол энэ дараагийнх дээр нь таныг support хийж байгаа, таныг итгэж дэмжиж байгаа хүний нэрийг бичнэ. Тэгээд энэ дээр таны өөрийн гарын үсэг сар өдөр байгуулна. Ингээд ер нь 10 хуудас бүрдүүлэх бүглэх аппликейшн маань иймэрхүү байна. Тэгээд үнэн зөвөр нь хариулаад тэгээд энэ бүгдийг авч бичгээр буюу таны picture ID, passport, driver license, state license,